Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Стихиометрийн харьцаа ашиглан тооцоо хийх гэсэн хичээлийг та бүхэнд орё. Химийн урвалд орж буй бодисуудын масс болон эзлэхүүний харилцан хамаарлыг урвалын стихиометр гинэ. Цайр давсны хүчилтэй урвалд оржээ. Энэхүү урвалын тэгштгэлийг бичээд тэнцвүүлсэн байна. Урвалын тэгштгэлийг бичиж тэнцвүүлсэн коэффициентийг бол стихиометрийн коэффициент гэж нэрлэдэг. Жишээлбэл давсны хүчил дээр 2 гэсэн коэффициент бичигдэж байна. Цайр дээр 1 гэсэн коэффициент байна. Химийн урвалын тэгштгэлд стихиометрийн коэффициентийн харьцааг стихиометрийн харьцаа гинэ. Дээрх тэгштгэлд цайрын стихиометрийн коэффициент 1, давсны хүчлийнх 2, цайрын хлорид их 1, ус төрөгчийнх 1 гэсэн харьцаатай байна. Химийн томьёо урвалын тэгштгэлийг ашиглан хийж буй тооцоог стихиометрийн тооцоо гинэ. Стихиометрийн тооцоо гэхдээ дараах алхмыг баримтлана. Урвалын тэгштгэлийг бичиж тэнцвүүлнэ. Өгөгдсөн болон олох хэмжигдэхүүнээ тодорхойлно. Өгөгдсөн хэмжээнээс тухайн бодисын тоо хэмжээг олно. Стихиометрийн харьцаанаас олох бодисынхон тоо хэмжээг олно. Бодисын тоо хэмжээг масс эзлэхүүн рүү шилжүүлнэ. За одоо бүгдээрээ жишээ засгалан дээр ажиллая. Цайр давсны хүчилтэй урвалд орж ус төрөгчийг гарган авчээ. Ад нь 2 мол цайр хэдэн грамм давсны хүчилтэй урвалд орох вэ гэсэн байна. За эхлээд урвалын тэгштгэлээ бичих ёстой. Цайрын тоо хэмжээ өгөгдсөн байна. Давсны хүчлийн массыг олох хэрэгтэй байна. Цайрын тоо хэмжээ өгөгдсөн тул давсныхаа хүчлийн тоо хэмжээг олъё. Урвалын тэгштгэлийн харьцаанаас харахад 1 мол цайр 2 мол давсны хүчилтэй урвалд ордог байна. Тэгвэл 2 мол цайр хэдэн мол давсны хүчилтэй урвалд орох вэ гэж олвол 4 мол гарч байна. Олсон тоо хэмжээг масс руу шилжүүлээ. 1 мол давсны хүчил 36.5 грамтай тэнцүү байдаг учраас 4 мол давсны хүчил хэдэн грамм байх вэ гэж олвол 146 грамм давсны хүчил урвалд орох хэрэгтэй байна. Б. 13 грамм цайраас стандарт нөхцөлд хичнээн эзлэхүүн ус төрч ялгарх вэ гэсэн байна. За урвалын тэгштгэлээ биччинь өгөгдсөн хэмжээ нь 13 грамм цайр байна. Стандарт нөхцөлд ус төрөгчийн эзлэхүүнийг олох юм байна. Өгөгдсөн хэмжээнээс цайрынхаа тоо хэмжээг олоход 0.2 мол цайр урвалд орсон байна. Урвалын харьцаанд үндэслэн ус төрөгчийнхаа молыг олъё. 0.2 мол ус төрөгч үүсэх ёстой юм байна. Ус төрөгчийн молоо эзлэхүүн рүү шилжүүлье. Ингээд бол 496 литр ус төрөгч ялгарх ёстой юм байна. За вэд нь хэвийн нөхцөлд 448 литр ус төрөгч гарган авахын тулд хэдэн грамм цайр хэрэгтэй вэ? Урвалын тэгштгэлээ бичнэ. Өгөгдсөн зүйл нь болохоор хэвийн нөхцөл дэх ус төрөгчийн эзлэхүүн байна. Олох зүйл нь болохоор цайрын масс байна. Тийм учраас эхлээд өгөгдсөн хэмжээнээс ус төрөгчийнхөө молыг олъё. Хэвийн нөхцөл 1 мол хий бол 22.4 литр байдаг учраас 448 литр нь хэдэн мол болох вэ гэдээ олоход 0.2 мол ус төрөгч ялгарх байна. Урвалын харьцаанаас цайрынхаа тоо хэмжээг олоход 0.2 мол цайр урвалд орох ёстой байна. Энэхүү олсон тоо хэмжээнээс масаа олъё. Масаа олоход 13 грамм цайр гарч байна. Яшид ирсэн даалгавруудыг ажиллая. 2019 оны ЭЕ хувилбарын 10 дугаар даалгавар. 56 грамм цайрыг 284 грамм хлортой урвалд оруулахад 340 грамм цайрын хлорид үүссэн бол урвалын стихиометрийн харьцааг тодорхойлно гэсэн байна. Массаар өгөгдсөн байгаа учраас молуудыг нь олъё. Өгөгдсөн массыг 1 молынх нь масст хуваагаад үзэхэд 2-ыг харьцах нь 4, харьцах нь 2 гэсэн хэмжээ гарч ирж байна. За үүнийг хамгийн бага тоонд нь хуваахад 1-ийг харьцах нь 2, харьцах нь 1 гэсэн утга гарч ирж байна. Энэ бол стихиометрийн харьцаа юм аа. Тестийн хариунуудаас харахад бол B хариулт нь зөв болох нэ. 21-р даалгаврыг ажиллая. Калиум перманганатын дулааны задрах урвалаар хүчил төрөгч гарган авдаг гэд урвалын тэгштгэлийг өгсөн байна. 0.4 мол калиум перманганатыг бүрэн задлахад хэвийн нөхцөлд хэдэн литр хүчил төрөгч гарган авах вэ? За,
Калиум перманганат мойлоор хөгжсөн учраас хүчил төрөгчийн мойл буюу тоо хэмжээг олоход бол 0.2 моль хүчил төрөгч үүсэх ёстой байна. За үүнийг хэвийн нөхцөл дэх литр рүү шилжүүлэн эзэлхүүн нь 448 литр хүчил төрж гарч байна. Тестийн хариунуудаас харахад D буюу 448 литр гэсэн хариултанд зөв байх нэ. 2020 оны хувилбарын 35 дугаар даалгаврыг ажлын Зисенсэлбатын усмалд кадмийн хавтгайг дүүрч хэсэг хугацаанд байлгасны дараа масс нь 6 грамаар хорогдов. Уусмалд шилжсэн кадмийн массыг тодорхойлно гэсэн байна. За энэ бодлогон дээр кадмийн хавтгай гэж өгөгдсөн байна. Хавтгай буюу ялтастай бодлогыг бодохдоо бусад стохиометрийн тооцооноос арай өвөрмөц аргаар боддог. За үүнийг ойлгохын тулд нэгэн бичлэг үзье. Шилэн аян Зисенсэлбатын уусмал хийсэн байна. Энэ уусмал руугаа нэгэн ялтсыг дүрсжээ. Химийн урвал явагдаад хим бөмбөлөг үүсэж байна. Мөн уусмлын өнгө цайрч ирж байна. Урвал явагдахаас өмнөх болон урвалын эцэст хоёр шилэн аягтай уусмлын өнгийг харьцуулсан байна. Уусмлын өнгө цайрч ялцсан дээр зис ялгарсан байна. За даалгавраа бодцгоё. Эхлээд бол урвалын тэгшдэглийг бичих ёстой. Урвалын тэгшдэглээ бичиж тэнцвүүлсэн байна. Кадмийн хавтгайн масс 6 грамаар хорогдсон гэж байна. Үүнийг онлын тэгшдэглээс хэдэн грамаар хорогдох ёстойг тооцоо хийж харъя. 112 грамм кадмийн урвалд ороод 64 грамм зис үүсч байна. Энэ массын зөрүүнүүдийг олоход бол 48 грамаар хорогдох ёстой байх нь. 6 грамаар хорогдоход хэдэн грамм кадмий урвалд орох вэ гэдгийг тооцоолж олбол 14 грамм гарч байна. Тестийн хариунуудаас харахад хувилбар нь зөв байна.